хүний эрхийг хуулиар хамгаалж байдаг манай оронд өнөөдөр 6000 гаруй хоригдол өргөс торны цаана сууж байна. 3 их сургуулийн оюутны тооттой дүйх энэ тоо бидэнд юу өгүүлнэ? Харамсалтай нь жилээс жилд энэ тоо өсөн нэмэгдсээр л байна. 1921 онд анх Гяндан салаа гэж нэрлэгдэж байсан цорын ганцхан дүнзэн байшинд хуулиар шийтгүүлсэн хэдхэн 10 ялтан байдаг байжээ. Гэтэл өнөөдөр 6000 болно. Цөөн бодоод үзэлтэй. Тэдний тэн хагас нь гэмт хэрэг давтан үлдэж, ял нэмүүлж, насныхаа ихэнхийг энд барж яваа хүмүүсээ. Хайрч хүн, хайрч нас, хайрч амьдрал. Би яг л энэ залуу шиг 17 настай байхдаа шаранд орж ирсэн л. Анх шаранд охдоо 1910 жилдээ орсон. Тэгээд 4 жилдээ ороод тэрнийг бол би шаранд орж иж гэж бодоагүй. Ер нь байх л ёстой байж юм тий хаач яадаг. Мөдөр хүн жил ер нь хоригдсан ч яадаг. Наад байсан ч яадаг. Адилхан би гадаанасаа дийлээд гарна. Ингэж бодож явж байгаа 4 жилдээ барч чадлаггүй ахиж хэрэг хийгээд 11 жилдээ болсон юм уу чи. 72 он шинээр нь 11 жилдээ болсон. Ингээ 11 жилдээ болохдоо би 20 настай байсан. Тэгээ би яг нас бүр ясуудаа хэд 30 настай гарна. Тэгэхээр над амьдрал бай. Тэгээд өөрийнхөө хийж байгаа үйлдэлийг өөрөө цагаат